асуултаа уялдуулаад энэ хөгжлийн төлөвлөгөөнд тусах саналаа хэлчихье. Яг нь хэлцүүлгээр орж ирэх зарчмын зөрүүдэд санал гаргаж болно. Гэхдээ шадар сайдын үед бас бүсчилсэн хөгжлийн асуудлыг хариуцах учраас анхаарад бас тусгаж өгөх талаар тодорхой санал хэлье. Нэгдүгürt нь энэ хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр зөвхөн байр одоо нэгтгэхээс гадна энэ тоног төхөөрөмж тэгээд энэ төрийн байгууллагуудын байрыг шилжүүлэх түрээсгүйгээр хүүхд сургалтын төвөд ажиллуулах гэх багш нарыг одоо бас нэмэлт орлоготой болгох. Тэгээд энэ хөдөө орон нутгийн хүүхдүүдийг бас секс дугууланд хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох чиглэлээр за энэ дээр тодорхой бодлогын арга хэмжээ, энэ дээр санхүүжилт хэрэгтэй байгаа юм аа. Бид нар ингээ материалыг байшин барилга одоо цементээр яаж энэ хөгжлөө одоо хэмжээд яваад ах юм бэ? Тийм учраас энэ дээр тодорхой одоо хөрөнгө төсөв тавьж өгөөч. Үнийн дүнгийн бол одоо бас тооцоолоод. Хоёрт нь эдийн засгийн салбар дээр энэ хугацаа урттай хүү багтаа энэ хөнгөлтөө зээлийн их усүрийг хамгийн багадаа 10-20 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Энийг тодорхой ингээд нэр за тусгаж өгөөч. Тэгэхгүй тунхагийн чанартай яваад байна. Яг үндэ одоо ингээд дэлхийн улс орнуудад жижиг дунд бизнесээ эрхэлж байгаа одоо тэр эдийн засаг дотоодын бүтээгдэхүүнд хэмжээ нь хамгийн багадаа 40-80% хүртэл байгаа байхгүй. Монголд хэд гэж бодож байна? 5.5%. Тэгэхээр энэ яг тийм одоо энэ эдийн засгийн хямралд энэ гадаад дотоод нөхцөл байдалд хамгийн их одоо бага өртдөг авч явдаг салбар чи хувийн хвшил шүү дээ. Одоо эдийн засаг хүнд байна гэдэг яг үндэ энийг авч явж байгаа чинь хувийн хвшил жижиг бизнесүүд байхгүй. Тэгэхээр энийг одоо ингэж одоо хөнгөлтөө зээлийн их усүрийг гол нь урт хугацаатаа 10-20 дахин нэмэгдүүлнэ гэж оруулж өгөөч. За дараагийнх нь бол төрөөс геологи байгууллагын ажлын их одоо улсын төсвийн хөрөнгийг 5 дахин нэмэгдүүлэх ёстой. Тэгээ бид нар өөрөө ийм зүйл байна. Энэ дээр хөрөнгө оруулъя гэдэг ингээд өрсөлдүүлж одоо Монгол ашигтай хэлбэрээр хийхгүй бол ингээд энэ байдлаараа явах юм бол тэр компани чи хайгуул хийсэн давуу байдлаараа л энэ лицензийг чи ашиглалтын болгоод яваад байгаа байхгүй. За энийг ингэж оруулж өгөөч. За орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр ялангуяа бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр энэ бүс орон нутгийн хөгжлийг одоо төсвийн хувьд одоо дэмжих бие даалгах бодлогын хүрээнд энэ амнат газрын төсвийн нөөцлөсний төлбөрийн 30-аас доош хувийг энэ олборлтын үйл ажиллагаа явуулж байгаа бүс аймаг сумын орон нутгийн хөгжлийн санд хуваарлах энэ эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байгаа. Үндэсний баялагын сангийн тухайд засгийн газар өргөн барьсан. За энэ дээр бол мэдээж одоо гишүүд бол ийм саналтай сангийн яам, уул уурхай яам одоо бүгдээрээ л энэ дээр бол одоо үндсэндээ үнэнд үүсгэсэн гэсэн үг. Ингэхгүй бол ер нь уул уурхайн салбар явахгүй юм байна гэдэг. Ягаад гэвэл нүдэн дээр нь баялаг гараад идэг тэр орон нутгч хөгжихгүй байгаад ахаар яагаад энийг дэмжихгүй штэ. Тэгээ суур гогцсон асуудал нь эндээ байгаа. За энийг одоо тусгаж өгөөч. Дараа нь энэ бүсчсэн бодлогыг дэмжиж энэ зөвхөн одоо улсын төсвөөс хэрэгжиж байгаа ажлыг хүлээхгүйгээр энэ амнатын төлбөрөөр одоо тодорхой хөрөнгө орон нутагт хуваарлагдаад ирэхээр энэ мөнгийг зөв зүйлд яаж зарцуулах вэ гэдэг асуулт дахиад уран гарна. Одоогийн байдлаар юу ч харж байгаа нэхэр ингээд орон нутагт мөнгө өгчөөр энэ одоо үр дүнгүй зарцуулж магадгүй гэсэн ийм нэг одоо болгоомж байгаад ах шиг байна. Тэгвэл энэ одоо улсын төсвөөс хэрэгжүүлж байгаа бүсийн чанартай томоохон энэ зүйлүүдийг аймаг сумын төсөвтэй хамтарч хэрэгжүүлдэг энэ механизмыг бүрдүүлэх хэрэгтэй байгаа. Би одоо өмнөх төсвүүдээр бол саналаа хэлжсэн. Тэгээд тэр одоо дэмжигдээгүй л дээ. Юу гэхээр энэ төрийн албаагчийн орон сууц гэдэг нэг 90 гаруй орон сууц улсын хэмжээнд барьж байгаа юм уу да. Энийг аймаг сумын төсөвтэй хамтраад ивэл 3927 гээд 270 буюу ингээ 300 сум чинь бүгдээрээ төрийн албаагчтай орон сууцтай бол боломж байсан байхгүй энэ 3 жилд. Гэтэл энийг зүгээр л одоо улсын төсөв аймаг сумын төсөв хамтарч болохгүй гэдэг нэг тийм дандаа болохгүй гэдэг талаас нь хөгжил рүү тэмүүлэхгүй, сангийн яам бол болохгүй гэдэг талаас нь хаагаад эдийн засгийн яам нь илүү хөгжүүлэх талаар явах хэрэгтэй байхгүй. Тэгжээж энэ хоёр чи баланслана. Нэг нь хөгжил рүү тэмүүлдэг бас тодорхой зардал гаргадаг. Нэг нь тэрийг одоо ариг гамтаа зарцуулахыг хяндаг. Тэгжээж энэ тэнцэл дээр чи энэ хөгжлийн асуудал явагдана шүү дээ. Ингэхгүй хаасан судад явахгүй байгаа. Энийг бүрдүүлчих юм